Төсвийн байнгын орон өчигдрийн хуралдаанаараа төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрөгч баасан гарагт өргөн мэдүүлсэн дээр хуулийн төслийг яаралтай хэлэлцэхтэйгээр хилцүүлэхээр оруулж ирэх байсан юм а. Хууль зүйн дэд сайд ууган гэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын нийслэл доохоо хотноо зохион байгуулагдаж байгаа гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын 13 дугаар их хуралд оролцож байна. Энэ хурал 4 дугаар сарын 19-ний хүртэл үргэлжилнэ. Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны өчигдрийн хуралдаанаар засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн мөнгөний усны тухай Минаматагийн конвенцэд нэгдэн Орсныг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлцэх байсан ч салбарын сайд нь гадаадд томилтоор ажиллаж байгаа тул уг асуудлыг хэлцэхийг түр хойшлууллаа. Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдод өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх өнөр баяр гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг өргөжлөө. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан 4 хуульчийн нэрсийг шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарлаад байгаа. Улсын хурлын хууль зүйн байнгын орооны өчигдрийн хуралдаанаар дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулсан юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчээр Алтан Чимэг Зол Заяа, захиргааны иргэний танхимд Соёл Эрдэнэ, эрүүгийн иргэний танхимд Хос Хоёр нарыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм а. Оросын албаны улс жил бүр уламжлуулгын зохион байгуулдаг эх орны дайны ялалтын баярын жагсаалд энэ жил манай улс анх удаа цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулах гэж байгаа лээ. Хариу өчигдөр ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Цагаан Батлан хамгаалахын сайд Цолмон, гадаад иргэн сайд Пүрвсүрэн болон албаны хүмүүс тус жагсаалд оролцох бие бүрэлдэхүүний бэлтгэл ажилдаа танилцлаа. Манай улсаас энэ удаагийн ялалтын жагсаалд 75 цэргийн албаа хаагч оролцож байгаагийн 63 зэвсэг түвшнээс 12-ны хэлийн цэргийн албаа хаагч байгаа бол 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаа цэргийн албаа хаагч оролцож байгаажээ. Мөн бие бүрэлдэхүүний 35% нь Орос, Англи, Герман, Солонгос хэлний зохих шатны мэдээлэлтэй юм а. Монгол Ардын нам бүгд найрамд хятаддуулсан эрх баригч коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд тус намын дэргэдэх инх тайван хөгжлийн сангийн 100% хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо буюу Хайластын хуучин эцсийн буудал орчинд хүүхдийн эмнэлгийн амбулатор барих шав тавих ёслол өчигдөр боллоо. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 18 нас хүртэлх 51 мянган хүүхэд байдаг бөгөөд энэхүү шинээр баригдах хүүхдийн амбулатороор өдөрт 300-аас 400 хүүхэд зэрэг үйлчлүүлэх бүрэн боломжтой байна. Монгол улс дахь хүний эрх хэрэгжлөөний байдлын талаар 14 дахь хэлтгэлийг хүний эрхийн үндэсний комисс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлд өргөн барьсан бөгөөд өчигдөр илтгэлийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт улсын хурлын хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Нийслэлийн засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А245 дугаар захирамж гаргаж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх газар барилгачдын зөвлөлийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд 83 иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа.